Гутлын ул ингээд бүр байхгүй. За энэ нэг юм тавг бэлдсэн байгаа. За hi guys, өнөөдөр хамтдаа хоол хийж идье. Homemade pasta, gochujang соустай хийхээр төлөвлөсөн байна. Тэрнээс өмнө ямар ч гэсэн уух юм хийж ууя. Би тэгээд энд ийм коктейл сет бэлдсэн байгаа. Миний хамгийн дуртай коктейл бол Moscow Mule. Тэгээд Moscow Mule коктейл хийхээр энд ийм ginger beer байна, бас vodka байгаа. Тэгээд хийж үзье. Би ер нь бол Moscow Mule уудаг ч гэсэн өмнө хийж үзэж байгаагүй. Баарнд бол ажиллаж исэн. Тэгэхээр гайгүй ах гэж бодож байна. Зя. Moscow Mule-нд хамгийн ихэнд водка ордог. Тэгээд бас ginger beer. Тэгээд 3 дахь ingredient нь lime. Lime-ны шүүс. Ийм 3хан ingredient-аас бүрддэг. За, арх нь бол миний санаж байгаагаар 45 мл орчим хийн. Lime-ны шүүсээс нэг 10 мл орчим. Тэгээд ginger beer-аса энэ сая 100 хийсэн. 120 гэж. За тэгээд энийг сэсэрдэг юм байна. За тэгвэл зүгээр халбгаараа жоохон утгаад өгчээ. За яграа одоо микс юм аягээд. Тэгээд нэг лаймны жижиг хэсгийг бас аяган дээрээ тавьчвал дээр хаа. Тэнд бас минт байгаа. Минтнээсээ ингэж хийгээд. За амсат. Архин багцсан байна. Нэг зөвлөхөн архиар хийцэн болохоор маш зөвлөх хамттай байна. Би хамгийн сүүлд бараг л жилийн өмнө яг гэртээ пастаныхаа гурилыг зуураад тэгж хийж идсэн. Тэгээд тэрнээс шигээгүй бараг жил болцсон байна. Тэгээд одоо болохоор яг гоё пастагаа өөрөө игээд дээрэс нь соус нь болохоор яг гоё тийм Итали солонгос fusion гэхлээр яг юм гоё холилдсон. Би болохоор яг хоол хийхдээ зөвхөн Итали хоол, солонгос хоол гэж хийхээс илүү ингэж орцууд тольж хийх айгуу дуртай. Тийм болохоор энэ дээр паста Итали, соус нь болохоор солонгос gochujang амттай тийм соус хий гэж утсан. За хамгийн ихэнд пастаныхаа гурилыг зурчаад тэгээд амраах учраас төрүүлээд гурилаа бэлтжээ. 100 г гурил тутам нэг өндөг ордог. Гэхдээ ер нь хүмүүс ингээд паста хийхийг амар хэцүү гэж ойлгох юм шиг үлээ. Яг үнэндээ зүгээр л гурил өндөг 2 л ордог, өөр юу ч ордоггүй. Тэгээ амар хурдан бэлэн болчдөг. Гурилааныг үсрээл 30 минут амраадаг. Тэрний дараа пастагаас чанахад бараг 2 минут л чанадаг. Пастаг ялангуяа спагеттиг хоолнд орхолоор ингээд сэрэтэй тэгснээ бас халбахтай өгдөн штэ. Тэр бол бүр огт Итали соёл биш юм бэлээ. Италичууд хизээч спагеттигаа халбахтаа ингэж халбган дээр эргүүлж иддэггүй. Давхан иддэггүй. Зөвхөн сэрэгээрээ иддэг юм бэлээ. Дал явж тэрнийг олж мэдчихээ дараа нь пастатай халбаг өнгөт би халбагыг хэрэглэхгүй гэж байдаг болсон. Манай гэрийнхэн ер нь бол айгүй их хоол хийдэг. Манай ээж эмээ хоёулаа айгүй их тэгж зочид урьж хоол хийж ер нь бол гоё ширээ засаж тэгж угтаж авдаг байсан. Тэгээд тэрнээс болоод би бас тийх дуртай болцсон гэх юм уу. Тэгээд энийг би бол зүгээр алчуурын дотор ингээд ороогоод амраачтیں۔ Хүмүүс ч юм савны доор хийгээд идэв штэ. Заавал тийг шаардлагагүй юм байна. Одоо step 2. Гурилаа амраацсан. Тийм болохоор соуса бэлдэж эхлэе. Соуснд хамгийн гол нь сармис орно, цонгийн орно. Тэгээд би яншуу хийчихье гэж бодсон.
Нэг тохиолдож исэн фаны юм гэх юм бол би ингээд Унгарт сурдаг байхад нэг өдөр нэг амар бороотой өдөр байсан. Тэгээ тэр өдөр би нэлээд ус мус жоохон гатлас хийгээл тэгэл сургуулаасаа явж байгаа л гэрлүүгээ харах гээд автобусын цуцаас ахгүй юу. Тэгэхэд тэгсэн чинь хүл нэг л нойтоо өргөөд захгүй юу. Тэгээ би доош харсан чинь ингээд миний гутлын ул ингээд бүр байхгүй. Тэгээ ингээд гутлын уул ингээд салцсан. Тэгээ салахтаа ингээд эндээ ирээ ингээд үлдсэн. Ингээд хажуу талтай ингээд гараад ирчихсэн заяа уул нь. Би тэгээ доош харчаад тэгээ амар бантаад тэгээд хөлөө шууд буцаад улан дээрээ тавиад. Тэгээ хөлөө улан дээрээ тавьчаад ингээд тэр чинь ингээд наалдахгүй шүү дээ. Угаасаа ингээд салцсан юм жаа. Тэгээд яаж автоснаас буунаа гэд. Тэгээ ямар ч байсан ингээд ултаагаа цуг ингээд хойдлоор автобусаар буугаад автобуснаас буугаад тэгээ гэрлүүгээ харахтаа би ингээд тэр хөлөө ингээд чирж явсан. Автобусны буудлаас манах баг нэг 8-9 минут алхах байсан. Тэгээд нэг тэгэж хөлөө чирж явж исэн төвхтэй. Хөөрхөд ихтэй тэр гутлыг би баг 8 жил өмссөн баха. Тэгээд яалтчгүй л цаг нь болцсон байсан. Миний middle name чи Эрсдэл. Ганцаараа аялахад бол нэлээд эрсдэлтэй зүйлс болж исэн надад. Үргэлжлэлийг подкастнаас. За миний хувьд бол төгс өдөр яг нэг юм шинэ юм хийж үзсэн өдөр л яг төгс өдөр байдаг та. Яг энгийн рутинда хийдэггүй зүйлийг хийвэл надад айгу төгс байдаг. За одоо гурлаа. Дахиад нэг 20 минут амраачаад тэгээ болчихно. Би бол бидний эргэн тойронд бол байдаг гэдэгт итгэдэг. Тэгтээ нэг тийм амар гэж огт хардггүй шүү дээ. Энэ байр бол бас сүнстэй гэсэн. Тэгтээ гэдэг айхгүй хоолой гэж зүсэж байна. Ер нь бол гайгүй. Нэг гаднах байдлаар дүгнээд идэггүй. Танихаас өмнө нэг дүгнэдэггүй шүү дээ. Тэгэл танилцчаал үнэхээр мангар хүн байвал за чи мангар хүн юм байна гэж шүүддэг. Тэрнээс ш өмнө нь тэгэж яг нөгөө нэг номыг хавцас шиг дүгнэдэг шиг тэгэж бодлоо дүгнэдэг. Тийм. Тэгэхээр би racist биш. Тэртээ хаалчаа за яг бүр тэр олон туртай гэсэн юм байхгүй л дээ. Би бүгднийг нь иддэг. Гэхдээ Mediterranean хоолнд бол хамгийн туртай. Гоё хүмүүс, ер нь салаад малаатууд айгу гоё юм аа. Нэг тийм анартай салаатууд байдаг. Тэр нь амар гоё. Тэгээд яг ийм ширээгээрээ дүүрэн хоол гоё зуушнууд бэлдээ тавьсан байгаа айгу гоё санагддаг. Гурлаа ер нь бол илтчлээ. Тэгээд энийг арчиж. За одоо паста минь болцсон юм чинь пастагаа нэгт буцалгана. Гэхдээ буцалгахлаар яг нэг 2 минут орчим л буцалгах учраас тэгвэл соусоо бэлтжээ. Миний хамгийн үргэлж тэмцдэг юм гэх юм бол би жоохон тууштай байж чаддгүй. Яг нэг юм ягаад ч юм цаанаасаа би дандаа нэг юм шинэ юм ирэл хийлдэг, шинэ адал явдал хүсдэг. Тийм болохоор яг нэг юмдаа тууштай ах надад айгу хэцүү байгааддаг. Тэгээ тэрэн дээр би одоо хүртэл яг байн өөртөө ажилдаг гэх юм уу. Гэхдээ сүүлийн жил 2 жилд бол нэлээд сайн сурж байгаа. Одоо зүгээр л энгийн жишээ гэвэл өмнө бол би зүгээр жимд явах гэж бөө юм болдог байсан. Ерөөсөө явдаггүй байсан. Мөнгө төлчөөд явдаггүй. Тэгээ сүүлийн жилд бол яг гоё тууштай явж эхэлсэн. За паста маань болчлоо. Одоо соус руугаа оръё. Сонгон сармис улаан лойлоо хамтын соус болчихно. Халуун ногоогүй. Яагаад гэвэл халуун ногоо бусад бүх хамтнуудад тарчдаг. Яг хаяа халуун ногоотой бол идэхээр амар гоё. Гэхдээ яг бусад ингээд гоё ногоонуудынхаа намт момт нь бол нэг хамтагддаггүй халуун ногоотой хоолнд. За хуучин дуулахдаа би бол бүр яг нэг дууг бүр ингээд өдөр шүнгүү өдөрт баг 100 дуудаа сонсч чаддаг. Яг тэгж байгаа л
бараг нэг бүтэн хэдэн сар дарааллаач тэгээд сонссуудаа байдаг. Ер нь дуу байхгүй бол дурсамжнууд миний тархин дотор тэгж гүн үлдэхгүй бах гэж боддог. Тэгэхээр яг л миний амьдралын бүх ингээд баяртай гонигтай бүх дурсамжууд яг нэг дуутай уялдсан байдаг. Нэг дээр үе Итали Time to say goodbye гэдэг байдаг. Time to say goodbye гэдэг тийм дуу байдаг. Тэрнийг би ингээд яг жоохон бахта аавынхаа машинд явдаг байхад манай аав дандаа тавьдаг байсан. Тэгээ яг тэр дурсамжтай ингээд уйцсан. Тэгээ сонсоогүй нэлээд олон жил болж байгаа. Сая нэг машин санаандгүй яваад сонссон чинь би бүр шууд сонсчоод уйлсан. Яг нэг тийм багын аавынхаа машинд явж исэн дурсамж сэдрээд. Мөнгөний тал дээр бол би үрдэг. Гэхдээ үрхтэй яг материаллык зүйлд бол огт үрдэггүй. Яг хэрэглээнд бол айгүй их үрдэг, хоолнд айгүй их үрдэг. Нэг тийм бөөнөрөө найзуудтайгаа хоол идчихэл тооцоо эрэнгүүт карта гаргаад идэг нэг найз байдаг шүү дээ. Би яг нэг тиймэрхүү. Гэхдээ нэг мөнгөтөөдөө тэгээд байгаа биш зүгээр л ингээл гоё цагийг гоё өнгөрөөсөн юмд бол би мөнгө зархад надад ямар ч асуудалгүй байдаг гэх юм уу. Хоол одоо пастага хийцэн соуса бэлтжин. Паста бол ингээд бараг удахгүй болчих واخа. Ер нь аль болох олон амтлагч байхад бол би өстой янз бүрийн л хоол идэгтэй. За энэ нэг ийм тавг бэлдсэн байгаа. Би нөгөө тавг цуглуулдаг. Тэгээд энэ миний сүлд нэмж авсан тавгны нэг байгаа. Пастага жоохон илүү байлгацсан юм шиг байна. Гэхдээ амсаж үзээд яг хэлий. Ер нь бол гайгүй амттай л харагдчихээн. За болсон миний homemade pasta with gochujang sauce бэлэн болсон байна. Тэгээ тавг нь ийм гоё. Харагдчихээн. Жоохон гашин болсон байна. Тэгээд гурилнаас жоохон завуулсан. Гэхдээ гоё. Ямар ч юм гоё хоол цуг хийлцтэй. Тэгээд баярлаа. Лашиг дагаарай. Та нар амсаад ер нь юу өгдөө? Үнэлгээ өгдөө. Гурилны аян бүдүүн болчихжээ. Зөөж та. Тэгэхээр жоохон чиз. Им after taste нь амар гоё. Миний идэж чадхаар хэмжээний ийм spicy байна. Ер нь сая gochujang дээр нэлийн зүгэн бол хийж нэг spicy байх. Гоё зөөлх юм байна. Дээрээс нь бас жоохон lime juice. Тэгэхээр хийсэн хоолоо ингээд дүгнэх төгсгөлийн мөчийг чамд үлдээ. Баярлалаа. За тэгэхээр өнөөдөр би нэг иймэрхүү хоол хийлээ. Хингээ бас нэлээд олон юм ярьлаа.